Эдийн засгийн байнгын орны гишүүдийн нүд амглан айлтгая. Сэдэ дарга таны гараар могоо бариулах чахад та тэрийн дуртай наргуу барий да гэд сая энэ ганц зориг гишүүн ч гэсэн хэлээд байна. Энэ улсын хурлын тогтоолгоо 2021 оны 7 сарын 2-ны өдрийн 58 дугаар тогтоол. Нийтийн албан тушаалтныг томилох улсын хурлын тухай дэгийн хуулийг зохицуулж хагаад энэ тогтоолыг удирдлага болгож барьж ажиллая шүү гэд 58 дугаар энэ тогтоол баталсан бохгүй. Энэ тогтоол дээр сонгон шалгаруултыг зөвхөн эдийн засгийн байнгын орны дарга буюу байнгын орны дарга нь өөрөө сонсголыг даргалнаа л гэж. Тэрнээс аль нэгэн нам олон холсон намдаа танах өөрийнхөө мэрэгжлийн бус хүмүүсийг томилчгоо гэд сонсголын асуудлыг эрхөөрөгч намд бэлгэлдэг. Та энийг энэ чигээр нь явуулчих юм бол магадгүй сэдвэрж дарга эдийн засгийн байнгын орны дарга гэдэг албан тушаалаараа үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр огцорч магадгүй. Яг энэ асуудал өмнө нь яваад цэцдэр шийдэгдсэн асуудал. Тэгэхээр таныг мэдхгүйгээр чинь далимдуулаад таны гараар Монгол Ардын нам могоо бариулах гэдэг нэгдийг нэгдүгürt анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо бурхан олдохгүй бол буцахтаа зална гэж нэг за яг вэ энэ ерөнхий сайдын бүрийн эрхийг ойлгож байна. Улсын хурлын гишүүдээс өстө мэрэгжлийн бос хамаагүй сайд нарыг томилж байна. Одоо дүүрч хамаалга. Гэтэл Монголд банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа мянган залуучууд байхад хаа байсан одоо бараг л физик чихэн холгооныг нөхрийг авчираад Монгол банкийг улс төрөөс бүр хараад тусаар засгийн газраас хараад тусаар улсын хурлаас хараад тусаар ажиллаж иж инфляцийг тогтоон барина. Мөнгөний бодлогыг тогтоон барина гэдэг ийм мэрэгжлийн ажлыг хийх хүнийг хаа байсан сангийн яамн дээр ажиллаж исэн. 5-7 бэтээр ажиллаж исэн. Эрдэнэс Монгол дээр гийгүүлсэн байхгүй. Хөгжлийн банкны төлөөлөлөөр дэх зөвлөлийн шийдвэр гаргасан бүх хүмүүс хуулийн хаалга татж байгаад энэ нөхөр ганцаараа сураал үлдсэн. Одоо болохоор яаж ийм ихээр гишүүдийн өрөөгөөр дамжаад намайг дэмжиж өгчөөд гүүгээ явах юм. Ийм ичтгүү ийм нэг улаан намын үгүй юу лээ. Даргын төлөө төрсөн юм хүмүүсээ болж болдгүй Монгол Ардын нам. Учрал даргуул уг нь ёстой нэг шин залуу ороод ирлээ гой өдөрдөх юм бодсон чинь анхных нь энийг санал нь үнэхээр ойготмаар санал орж ирж байгаа. Энийгээ бараг нэрийд дэвшигчийг эргүүлэн татчихад сонсголыг хуулийн хүрээнд явуулахыг эдийн засгийн байнгын орны даргаас шаардж байна. Энэ нэр дэвшигчээ буцааж татаж мэрэгжлийн үнийг оруулж ирэхийг бас их хурлын дарга учрлаас шаардж байна. За зөвхөн гишүүний асуултанд хариулъя. Тайлбарлая. За Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-р хэсэгт Монгол банкны ерөнхийлөгчийг улсын хурлын даргын өргөн мэдүүлснээр улсын хурлын нэр дэвшигчийн сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилоо гэсэн үйлдэл заалтаа.